Эй, юу яцхан? Та нар дахин харж байгаа да. Маш их баяртай. Тэгээд өнөөдөр би Facebook пэйжэн дээр ирсэн мессежнүүдэд хариулаад сууж илаа л да. Тэгсэн чинь нэг үзэгчээс маань над руу нэг бичлэгийн линк явуулсан байсан. Тэгээд та ерөөдөө энийг хараач гэгээд жоохон урт мессеж байсан. Тэгээд би тэр бичлэгийг үзээд надад бас сэтгэд үлдээсэн гэж хэлэхэд болно. Тэгээд ерөөдөө тэр бичлэгний талаар ярьцгаая. За тэр бичлэгийг хэн хийсэн бэ гэхлээр мистер Дүү гэдэг нэртэй залуу байлаа. Тэгээд би өмнөх бичлэгүүдийг гэсэн ер нь бол харж байсан. Тэгээд ямар бодол төрсөн юм бэ гэдгийг та нартай хуваалцъя. Тэгээд ерөөдөө энэ залуугийн бичлэгийг би өмнөөс үзчихсэн. Хоёр бичлэг байсан санагдаж байна. Нэг нь болохоор гудамжинд одоо шүрслээ хайж байгаа залуучуудыг болиоч гэж хэлж байгаа нэг бичлэг байсан. Нөгөөд нь болохоор гудамжинд бийцж байгаа залуучуудыг бас болиосоо гэд болоороо гэд очиод хэлж байгаа бас нэг юм бичлэгүүд байсан. Хоёроо наашир. Энэ газрыг хардаа. Ямар амар болгосон юм бэ та хоёр? Ингэж хамаагүй шүлсэж болд юм уу? Наа шүлс чинь ямар их бактеритай нянтай гэдэг мэдэх үү? Энэгээр баахан дүүнер зөндөө хүмүүс явдсан шүү дээ. Яваачлаарай. Хөө наа шүлс мөсөө харалтаа бололтоо та нар. За. Юу ч юм бэ? Наач зөндөө хүүхдүүд явдсан шүү дээ. Шүлсээ бололтоо та нар. Шүлс одоо мэдгүй шүлсийг хүний шүлсийг өстөс барьчихдаг. Хогоод ирээд бараг хайчих гэж юм. Сайн харж байгаас. Тий. Хүний шүлс чинь одоо маш их өвчин тархаш. Тархаш та заа. Одоо ингээд хайж илээ. Тийм учраас шүлсээ ил задгаа битгий хай. Хөө наач шээхгүй штэ үе. Хөөе. Чөөлтөө. Наач 0 байгаа штэ 200 м цаана. Ханд. 200 төгрөгөөр шийдэж чадахгүй юм уу? Наач хотын төв штэ. Хөөе. Шигээ бололтоо наа. Биеийн тархиа удирж байгаа хүмүүст бид нэр шаардлагатай байх хэрэгтэй. Тархи биеэ удирддаг болохоос ш бие тархиа удирддаг юм аа. Тэгээд тэр бичлэгийг үзээд надад ямар ч сэтгэл төрсөн бэ гэхээр аюу таалагдсан. Одоо ингээд юу гэдэг харахаар эсвэл сонсохоор зүгээр энгийн сонсогдож иж магадгүй. Зүгээр л хүн гудамжинд бийцэхгүй байх хэвээр, хүн гудамжинд шүлсээ хаяхгүй байх хэвээр, хоогоо хаяхгүй байх хэвээр. Тэгээд тэгтэл яг яс юм дээр иймэрхүү жижигхэн өөрчлөлтүүд хувь хүний хөгжил, хувь хүний ухамсартай шууд холбогдоод явандаа тухайн улс орны хөгжилд хүртэл тодорхой хэмжээгээр нөлөөлөл явдаг. Тийм учраас би бас маш гоё мессежтэй бичлэг байна гэд бодож ирсэн. Тэгээд сүүлд бас өнөөдрийн миний үзэгчийн маань над руу явуулдаг бичлэг болохоор анхааруулга гэдэг нэртэй бичлэг байсан. Өнөөдөр гарсан бичлэг байсан. Хэд хэдэн чухал мессежнуудыг хүндсэн байсан. Тэгээд тийм учраас энэ хүү зөв мессежийг бусдад залуучуудаа хүргэж байгаа залуучуудаа би бас дэмжиж гэж бодсон. Зөвхөн ютубер, энэ залуу ютубер биш, зөвхөн ютуб суур гэлтгүүгээр хамаагүй тэгээд фейсбүүкээр ч гэсэн бас залуустай үлгэр дуурайл болж байгаа залуусыг дэмжүүл бас бусад залуус маань үлгэр дуурайл аваад ерөөхдөө энэ хүү одоо эерэг мессеж маань энэ хүү зөв мессежүүд маань илүү хурцтай тархаж улс орнд маань ч гэсэн явандаа хөгжлийг авчрах байх гэж бодож байна. Тэгээд ерөөхдөө өнөөдрийн бичлэгт нь ямар мессежнүүд байсан гэхээр ерөөхдөө хятад улсын талаар ярьж байсан. Хятадын төрийн бодлого, газар нутгаад тэлэх, алсын хараатай байгаа байдал, хятад залуучуудын хичээл хөдөлмөрөнгүй байгаа байдал, төрөөс хятад залуучуудаа дэмжиж байгаа бодлого, жижиг дунд төвлөрүүлээ хөгжиж дэлхийн зах зээлийг айжмаар өөрийн эх орондоо төвлөрүүлж байгаа энэ хандлага хятад улсыг илүү хүчрхэг болгож байна. Тэгээд энэ залуугийн хэлсэн дээр нэмээд хэлэхэд бид одоо юу гэдэг хятад хужаа гэж аюу үзэн яддаг тийм үү. Бид нар яг үнэ хэлэхэд дургу тийм хятадууд. Гэхдээ миний яг юу гэж одоо хэлмээр байгаа үг нь юу вэ гэхээр яг ингээд нүдээ нээгээд харах юм бол бид нар хятадаас авах юм маш их байгаа. Хятад улс, хятад залуучуудаас суралцах зүйл маш их байна. Өв соёлоо яаж хайрлж хамгаалж чинь, яаж нэгнээ дэмжиж чинь гэдэг энэ зүйлсээс бид харж суралцах ёстой. Өөрсдөө ашигтайгаар бид нар энэ зүйлсийг ашиглах ёстой. Зөв энэ болж байгаа улс орны бодлогуудыг бид өөрсдөө шингээх ёстой. Зөв болж байгаа энэ залуусхын хүмүүслүүдээс энэ ямар их хөдөлмөрч байна. Энэ бүхнээс бид нар өөрсдөө шингээх ёстой. Тэгжиж Монгол залуус өрсөлдөх боломжтой гэж боддог. За тэгээ дараагийн мессеж нь бол маш чухал мессеж. Намайг бас олон хүмүүс энэ талаар яриач гэж санал ирж ирсэн. Жижиг дунд үйлдвэрийн бизнес улс төрчид, Монголын улс төрчид бол хариуцлагагүй ажиллаж байна. Монгол улс ашигтай гэхээс илүүтэйгээр өөрсдөө эсвэл
ойр дотныхоо хүмүүст ашигтай маягаар ажиллаа явуулж байна. Ер нь бол би 100% санал нийлж байна. Бид нар хитрхи бас инэрэнгүүч арт түмэн байж болохын гэдэг тийм бодол орж ирсэн. Бусад орныхон шууд суудлаасаа огцрол тий шууд суудлаасаа огцрол олон жил шорон руу яваал маш хүнд шийтгэл авж байна. Гэтэл яагаад Монголын уус төрч зүгээр яваад байгаа юм бэ? Зүгээр нэг уушлахгүйгээд эсвэл юу гэдэг өөртөө өмөөрөд яваад байгаа юм бэ. Тэгэд энэ залуугийн бичлэнээр гарсан зүйл нь юу вэ гэхээр тэмцтгүү арт түмэн мөхт юм аа. Тэмцэж сурах хэрэгтэй. Монгол залуус тэмцэж сурах хэрэгтэй. Арт түмэн тэмцэхгүй учраас улс төрийнхэн ингэж дээд шатных нь ингэж даварж байгаа маа. Угаасаа эдгээр тэмцдэггүй. Угаасаа ингэж явж лээд. Ингээд ийм сэтгүүтэй байдаг учраас угаасаа эдгээр өшөөчтэй гэсэн ийм сэтгүүтэй байдаг учраас бас энэ байдлыг үргэлжлээд яваад байх гэж бодож байна. Тэгвэл би нэг амьд жишээ авъя. Яг одоо Францд, Парист миний амьдарч байгаа газар маш том бослого болж байгаа. Та нарт мэдээгээр харж байгаа. Frustrated with French President Emmanuel Macron. Il y en a marre parce que si vous voulez, il y a trop de taxes dans ce pays, trop d'impôts. On est dirigé par quasiment, j'appellerais aujourd'hui de la vermine qui nous dirige. C'est malheureux. The movement started off in response to Macron's proposal to raise the fuel tax, but now its target is much broader. Protesters are seeking to reverse Macron's repeal of much of the wealth tax, and many want the president to resign. Ça a un impact que maintenant, le prix du gasoil a augmenté. C'est pas beaucoup, c'est pas rentable pour nous, quoi. C'est ça le plus gros problème. Tous les politiques qui touchent des sommes importantes, mais pour le peuple, il reste que des miettes. On espère que ça va faire bouger les choses. On espère. De toute façon, ça va déclencher une guerre civile. Et moi, comme la plupart des citoyens qui sont là, je pense qu'on est tous prêts. Франц хүмүүс бол 18 дугаар зуунаас ер нь түүхэндээ эсэргүүцэж тэгэж хувьсах, өөрчлөгдөх тэр тал дээр бас илүү гарангаа сайн юм шиг санагддаг. Тэгээ бидний толгойд юу гэж яддаг вэ гэхээр одоо чинь 7 сарын 1-ийг авъя. 7 сарын 1 болсны дараанаас арт түмэнд энэ хэвлэл мэдээлэл юу гэж ухуулга арт түмний тархийг юу гэж угаасан бэ гэхээр энэ бослого гэдэг чинь болдгоо юм аа. Энэ олон морин хуур энэ олон өв соёлууд дэмцээ, энэ олон байшингууд норсон. Одоо юу гэдэг те энэ залуус одоо амиа алдсан. Зөвхөн энэ талаас нь арт түмний толгойг угаасан. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр арт түмэн 7 сарын 1-ний хийснээр 7 сарын 1-нд бослого гаргаснараа би ер нь буруу юм хийждэг гэдэг энэ үзэл бодлыг бидний тархинд шингээгээд өгсөн байхгүй. Гэхдээ би энэ хохирлыг битгий яар гэсэн үг биш. Энэ бол маш том хохирол. Мэдээж хүний амийг өв соёлын тэр чухал зүйлсийг мөнгөөр орлуулах боломж байхгүй. Гэхдээ энийг 100% арт түмний буруу гэд дахиж ингэж босох хүсэлгүй болгоод ингээд бидний тархийг угаацсан юм шиг надад санагддаг. Тэгээд одоо хүртэл Парист энэ олон олноор энэ тэмцэж байгаа өөртөө дуу хоолойг илэрхийлж байгаа энэ сэтгэл зүйг бас яг сайн чанарын Монгол залуус маань ч гэсэн тархиндаа шингээесэй гэж хүсэж байна. За тэгээд дараагийн гол санаа бол мэдээж миний өмнөсөн та нарт байнга хэлдэг одоо бичлэгүүдээр хэлдэг зүйл энэ болохоор хамтдаа ямар ч эвлэлд нэгдэх хэрэгтэй. Монгол залуус эвлэлд нь нэгдэх хэрэгтэй. Нэгнээ дэмжиж сурах хэрэгтэй. Ер нь ямар ч улс орон хөгжиж гэвэл бид нар хамтдаа хөгжих хэрэгтэй. Нэг чиглэлтэй байх хэрэгтэй. Нэг чиглэлтэй, нэг зүг чигтэй байж төлөвлөгөө тодорхой. Зорилго тодорхой. Зорилготой хүрч чадна. Тэгэхгүй олон тархаа бутархай хэсгүүд олцоод тал тийшээ зорилготой тэмүүлээд байх юм бол энэ бол хурдны тал дээр ч гэсэн маш их удаашрна. Тийм учраас энэ өрсөлдөөний сэтгүүгээ бид нар устгах хэрэгтэй. Би тэр хүнээс муу байна эсвэл лаг байна гэж төрүүлж бодохын оронд би энэнд яаж эргээр нөлөөлж чадах вэ? Би энэтэй яаж багаараа ажиллаж чадах вэ? Бид яаж нэг баг болж хамтарч ажиллаж чадах вэ гэдгийг хамгийн түрүүнд толгойд хийгээсэй гэж хүсэж байна. Энэ эвлэлтэнд нэгдэх, дуу хоолойгоо нэгдэх энэ зорилго бол миний YouTube суваг нээсний бас нэг чухал зорилгоудын нэг. За тэгэд эцний ихэд бол зөвхөн одоо юу гэдэг хідэн хүний харах биш. Зөвхөн бусдыгаа харах биш, эсвэл дээд үеийнхний харах биш. Өөртөө хүн болгон өөрөөсөө шалтгааллах бяцхан ч гэсэн өөрчлөлтийг хийх юм бол 3 сая. Бид нар 3 сая үлээ. Бид нар энэтхэг биш. Энэтхэг шиг тэрбум гаруй хүн амтай биш. Хятад шиг биш. 3 сая хүн аз жаргалтай амьдрах
амархан бид гол нь дотроо сөргөлдөөнтэй биш. Дотроо байгаа зүйлстэй булаацалдах биш. Бид гадны зах зээлд гарах хэрэгтэй. Монгол залуус зөвхөн энэ дотоодын бяцхан зах зээлтэй бяцхан хэсэгтээ өрсөлдөх биш. Хамтдаа нийлээд дэлхийн зах зээл өрсөлдөх цаг удахгүй ирнэ гэдэгт би тийм сэтгэлээсээ итгэдэг. Тийм учраас нэгдэцгээе, хөгжцгөөе. Тэгээ хамтдаа тэмцэцгээе.